Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаано. Өнөөдөр би та бүхэнд зориулж ярих хэрэг маань та бүхнийг болгоомжтой байгаасай, сургамж аваасай гэсэн үднээс бэлдсэн нэгэн хэрэг байгаа. За ингээд ярьж эхлэе. Вера 1998 онд Беларусь хотын нийслэл Минскэд төрсөн. Вера бол Сергей, Ольга хоёрын ганц охин байсан. Тэр бага наснаасаа уран сайхны авьяасаараа онцгоорч, дуулж бүжиглэх дуртай, дуучин болохыг мөрөөддөг охин байсан. Эцэг эх нь охиныхоо мөрөөдлийг идэвхтэй дэмжиж хөгжмийн сургуульд оруулсан. Вера өсвөр наснда сургуулийнхаа хажуугаар зоогийн газарт цагийн ажил хийдэг байсан. Сургууль, ажил, хөгжим гурвыг зэрэг амжуулах амар биш ч гэсэндээ тэр мөрөөдлийнхөө төлөө маш шаргуу хичээдэг байсан. Цаашлаад тэрээр цалингийнхаа нэг хэсгийг ээждээ өгч амжиргаанд нь хүртэл тус нэмэр болдог. Маш сайн охин байсан. Ахлах сургуулаа төгсөөд ихэнх найзууд нь их сургуульд элсэн ч гэсэн Вера их сургуульд ороогүй, орон нутагт болсон шалгаруултуудад орж дуучин болох азаа үзсэн ч гэсэн хүссэн үр дүндээ хүрч чадаагүй. Тиймээс тэр өөр зүйлийг бодож олон дэлхийгээр аялаж тайзан дээр дуулдаг, дуучин болох мөрөөдлөө биелүүлэхээр төлөвлөдөг. Ингээд 2018 он буюу 19 настай Вера хамгийн ихний очих газраа Хятад гэж сонгодог. Дараа нь Сингапур, Вьетнам зэрэг Азийн улсуудыг дамжин амьдрахаар шийдэн аяллаа эхэлсэн. Вера ихэвчлэн бааранд дуулж, хөгжим тоглож, тоглолтын хөлс болон хүмүүсийн өгсөн цайны мөнгөөр амьдардаг байсан. Мөн хаяа загварын ажилч гэсэн хийдэг байсан. Сэтгүүл тайзны тогтмол мэргэжлийн модель биш ч гэсэндээ жижиг реклам сурталчилгаануудад моделийн ажлыг хийж бас өөрийнхөө амжиргаанд тэр мөнгөө зарцуулдаг байсан. Ийм завгүй амьдрал донд ч гэсэн Вера байнга эцэг эхтэйгээ холбоотой байсан. Байнга аав ээж рүүгээ залгаж мэндийг нь мэдээж өөрийнхөө талаар мэдээлэлээ солилцдог байсан. 2025 он буюу 26 нас хүрч Вера ганцаараа амьдраад 7 жил болсон байсан. Азийн олон орноор аялаж, Оросоор дамжаад нутагтаа буцаж ирсэн ч гэсэн санхүүгийн хувьд хүндхэн байдалд байсан. Тиймээс бааранд тоглож хаяа таарлаж байгаа моделийн ажлыг хийж байсан ч гэсэн орлого нь ерөөсөө хүрэлцэхгүй. Тэгээ цалин ч гэсэндээ тогтургүй орлого олох нь маш хэцүү байсан. Тэр үед Вера сошиалаар нэг сайхан санал хүлээж авдаг. Тэр нь ямар санал байсан бэ гэхээр Таиландын нийслэл Бангкокт модель хийх тийм ажлын санал байдаг. Сардаа ойролцоогоор 3,000 $, заримдаа үүнээс ч дээш олох магадлалтай гэсэн тийм санал байсан. Энэ нь өмнөх моделийн ажлуудаасаа цар хүрээ урамшууллын хувьд ч гэсэн хамаагүй дээр санагдсан. Мөн нэлээд тогтвортой ажил юм шиг, тогтвортой орлого олж чадах юм шиг түүнд сэтгэл төрүүлсэн. Ингээд Вера Азийн маш олон орнуудаар аль хэдийн амьдарч үзсэн туршлагатай учраас Бангкокч гэсэндээ түүнд тийм хол, тийм танил биш санагдаагүй учраас саналыг нь хүлээн зөвшөөрдөг. Ингээд 2025 оны 9 сарын 12-нд Вера Бангкок руу нисэх онгоцонд суусан. Таиландын хил гайлын бүртгэлээр Вера ганцаараа орж ирсэн нь CCTV-гээр нь харагддаг. Нисэх бодлын CCTV-д тэр ганцаараа шалгалт бүртгэлээ хийж байгаа нь харагдсан. Таиландд очиод эхний 7 хоногт ямар нэгэн с ิจ гтэй зүйл ажиглагдаагүй. Эцэг эхтэйгээ байнга холбоотой видео колл хийж цаашид Бангкокт яаж амьдрах төлөвлөгөөгөө хүртэл ярилцаж байсан. Гэвч Таиландд ирснээс 8 дахь өдөр буюу 9 сарын 20-нд Вера Таиландаас Мянмарын Янгон руу нислэг хийсэн. Улмаар Мянмарт газарт мөгцөн түүнээс холбоо тасарсан байгаа. Түүнийг бол ер нь барьцаалагдсан гэж үзэж байгаа. Мөрдөгчдийн хэлснээр түүнийг хүний 8-ны бүлэглэлийн ажиллагааны золиос болсон байна гэж үзсэн. Тэг хүний 8-ны нүүл ажиллагаанд болохоор ерөөсөө аюулгүй хэвийн ажил шиг хүмүүс сэтгэл төрүүлээд тэгээд дууддаг. Вера Таиландд ирээд өөрийгөө модель ажилд авах албан тушаалтай гэж танилцуулсан нэг эмэгтэйтэй кофе шопд уулзсан нь нас кофе шопын CCTV дээр бичигдсэн байсан. Тэг мэдээж тэр кофе шоп маш олон хүмүүс байсан. Тэг ямар с ิจ гтэй зүйл харагдаагүй олон нийтийн газар байсан учраас тэр кофе шопод уулзсан тэр эмэгтэй Вераг яаж ятгаж Мянмар руу явуулсныг нь бол яг нарийн мэдэх боломжгүй ч гэсэндээ CCTV-ний бичлэгээс харахад бол Вера өөрөө Таиландаас Мянмар руу нисэх онгоцон цугаад явж байгаа нь харагдсан. Харин Мянмарт газарцсныхаа дараа бол ямар ч ор сургаггүй болж гэмт бүлэглэлд барьцаалагдсан гэж мөрдөгчд үзсэн. Мянмар улсын хувьд болохоор өмнө нь Бирм гэж нэрлэгддэг байсан. Энэ ус байгалийн үзэсгэлэн буддын уламжлалтай ч гэсэндээ 2021 онд цэргийн эргэлт гарснаас хойш иргэний дантай байгаа улс байгаа. Энд нэмэх замбраагүй байдлыг нь далимдуулаад зарим хятадын гэмт бүлэглэлүүд хил орчимд байр сууриа бэхжүүлсэн. Тэд ихэвчлэн хүмүүсийг хулгайлж аван онлайн залилан хийхдээ ашигладаг.
Тэгээ энд нь болохоор romance game, voice phishing гэх мэтчлэн гэмт хэрэгүүд ордог байгаа. Тэгээ хүмүүсийг барьцаалаад гадны орны хүмүүс рүү албан хүчээр яриулан мөнгө өөрсдрүүгээ шилжүүлүүлэх тийм ажлыг хийлэгдэг. Мэдээж очмогцсон бүх паспорт, бичиг баримт бүх зүйлсийг нь хурааж аваад гадны хүмүүстэй ямар ч холбоо барих боломжгүй болгодог. Тэгээ Верагийн хувьд болохоор очмогцоо romance scam гэд тэр хэргийг хийх тийм албан шахалтыг барьцаалсан хүмүүсээс авсан нь бол сүлд тодорхой болсон. Мьянмарт очсноос хойш ямар ч холбоогүй байх үед нь аав ээж нь бол за очиод ажил ихтэй байгаа юм байлгүй дээ. Эсвэл утас нь эвдэрчихсэн юм болов уу гэж жоохон хүлээсэн ч гэсэндээ 10 сарын 9 хүртэл хүлээж агаад тэгээд охиныгоо ор сургуу алга боллоо гэж цагдаад мэдгдсэн байсан. Ингээд мөрдөн байцаалт эхлэж Верагийн эцэг эх нь Белорусийн элчинд хандсан. Ингээд Тайландын тал бол Вера өөрийн хүслээр Мьянмар руу явсан. Алга болсон нь Мьянмарт очсны дараах асуудал учраас бид нартай бол ямар ч хамаагүй гэж Тайландын талаас бол үздэн. Мьянмар нь болохоор одоо иргэний дайнтай байгаа учраас гадаадын иргэдэд бол туслах ямар ч боломжгүй гэж бас хариулт өгсөн. Ингээд алга болсноос хойш удалгүй гэмт бүлэглэл Верагийн эцэг эх рүү өөрсдөө холбоо барьсан маа. Бид нар Верагийн эцэг эх рүү ярихдаа охин чинь аль хэдийн 8 насаа алдсан. Охины чинь шарил бидний гарт байна. Та нар охиныхоо шарилыг буцааж авахыг хүсвэл 500 мянган $5 шилжүүл гэж сүрдүүлсэн маа. Эцэг эх нь бол мэдээж энэ мэдээг сонсоод маш их шоконд орсон. Гэхдээ охиныхоо шарилыг авах хэмжээний ийм их мөнгийг босгох боломжгүй учраас тэр хүмүүст хэлж гуйсан ядаж охины минь шарлыг бид нар руу явуулж өгөөч бид нар охиныгоо оршуулах ёстой гэд маш их гуйсан. Гадаад харилцааны сувгаарч гэсэндээ яаж ийж байгаад мөнгө босгож эсвэл хилэлцээр хийхийг оролцсон ч гэсэндээ гэмт итгээдүүд удалгүй дахиж аав ээж рүү холбоо бариад аль хэдийний охины чинь нийт эрхтнийг нь зараад цогцыг нь шатаачсан. Тэгэхээр та нар руу бол буцааж өгөх ямар ч зүйл байхгүй гэж хэлээд холбоо тасалсан маа. За ингээд хэвлэл мэдээлэлээр бол 10 сарын 16-наас эхлээд уг аимшигт хэргийн талаар өргөнөөр мэдээлэл тархаж эхэлсэн. Модель болох хүсэл өөрчлөн Тайланд явсан эмэгтэй Мьянмарт барьцаалагдаад барьцаалагчдын гарт аимшигтайгаар амь насаа алдсан. Мөн барьцаалагчдын эцэг эх рүү явуулсан зурвсууд олон нийтэд тарж олон нийтийн анхаарлыг татаж бүр хүмүүс шоконд орсон. Тэгээ ихэнтэй болохоор тэд нар Вераг авчираад romance scam хийх гэж шаардсан. Тэгээ Вера бол тэр ажлыг хийж чадахгүй, ямар ч мөнгийг босгож чадаагүй учраас түүний амь насыг хөнөөсөн байх магадaltaй юм байна гэж юу нь л үздсэн байгаа. Тэгээ гэр бүлийнхнийх нь хувьд бол мэдээж охиныхоо шарилыг авчрахын тулд бол маш олон талаас нь хөөцөлдөж байгаа. Тэгээ Белорусийн гадаад хэргийн яам болохоор олон нийтэд цацагдсан мэдээлэл дотор бас туурхал баталгаажаагүй зүйлс их байна. Вераг яг нас барсан гэж үзээгүй алга болсон гэсэн бүртгэлтэй байгаа. Яг түүний шарил алдсан гэдэг баталгаа нотлогоо гарч ирэх юм бол түүнийг амь насаа алдсан юм байна гэж тооцоод бид нар шарилыг нутаг буцаах ажил дээр шаргуу ажиллах болно гэж мэдгдсэн. Тэгээ энэ нь бол мэдээж маш олон хүмүүсийн дургуутслыг хүргэсэн. Верагийн хэрэг бол зүүн өмнөд Азийн зарим бүсэд тархаж буй хүний 8 онлайн залилангийн сүлжээ ямар ноцтой хэмжээнд хүрснийг тод харуулсан жишээ олсон. Тэгээ мэдээж бол олон улсын дарамт шалгалт таслан зохисох оролдлогууд бол үргэлжлэн хийгдэж байгаа ч гэсэндээ гэмт бүлэглэлүүд байршлаа өөрчлөн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр л байгаа. Тиймээс хит сайхан нөхцөлтэй өндөр орлоготой тийм санал тавьсан ажлыг гадны орноос тавих юм бол заавал с ิจ глэж үзэх ёстой. Мөн ганцаараа шийдэхийн оронд гэр бүлтэйгээ хангалттай ярилцаж санал болгож буй байгууллага, ажил, хөлс, виз, гэрээ гэх мэт зүйлийг нь наривчлан шалгах шаардлагатай гэдгийг бол энэ хэрэг харуулж байгаа. За тэгээ энэ хэрэгтэй бол ижил төстэй тохиолдлууд бас нэлээд олон гарч исэн. 2025 оны 1 сард хятадын жүжигчин Вансийн мөн киноны ажил гэсэн нэрийдлэр Тайланд явж тэндээсээ бас Мьянмар руу хулгайлагдсан ч гэсэндээ найз бүсгүйгийнх нь маш хурдан шуурхай мэдээлсний үндсэн дээрээс аврагдаж чадсан. Мөн 24 настай Орос эмэгтэй Дарья моделийн ажилд урагдаад Тайландд очоод мөн Мьянмарын хил орчимд гэмт бүлэглэлүүдэд барьцаалагдсан. Түүнийг бол Верагийн нэгэн адилаар онлайнаар ирчүүдтэй холбогдож мөнгө авах тийм хэргийг хийхийг шахсан ч гэсэндээ Оросын холбооны улсын гадаад хэргийн яам бол маш сайн ажилласны үндсэн дээр охиныг бас аварч чадсан юм тохиолдол байсан. Тэгээ харамсалтай нь бол Белорусийн засгийн газар болохоор Вера охины амь насыг аварч чадаагүй. Үнэхээр харамсалтай юм хэрэг байгаа. Тэгээ энэ мэдчлэн бол энэ гэмт бүлэглэлүүд сүүлийн үед бол маш олон хүмүүсийг ашиглаж хулгайлах барьцаалах хэрэгүүдийг хийж байгаа. Солонгосоос ч гэсэндээ маш олон хүмүүс барьцаалагдаж амь насаа алдсан юм хэрэгүүд гарч байгаа. За тэгээ Монголд ч гэсэндээ монгол хүмүүс рүү бас иймэрхүү
саналуудыг тавих магадлал өндөр учраас бас энэ хэргийг сонссон хүн болгон болгоомжтой байх хэрэгтэй хаа гэж бодож байна. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энэ төрөд өндөрлж байна. Тэгээ та бүхэн бас өөр өөрсдөө төрж байгаа сэтгэлүүдээ комент хэсэгт бичиж үлдээгээд сувг дээрээ лайк, subscribe дараад суугаа үргэлжлүүлээ дэмжиж өгөөрэй. За тэгээд удахгүй эргээд дараагийн дугаараараа уулзцгаая.